Бид оюуны баялаг бүтээгчид. Сайн мэцгааны үзэгчдээ баялаг бүтээгчдийг дэмжин төслийн багийнхан яг одоо техник технологийн дээд сургууль дээрээс ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид төслийнхаа нэвтрүүлгээрээ оюуны баялаг бүтээжлэх техник технологийн дээд сургуулиас онцлог хүргэж байна. Тэгэхээр 1984 оноос хойш одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа 31 жилийн бас их түүхийг агуулсан энэхүү сургуулийн үйл ажиллагаат өнөөдөр та бүхнийг бас танилцуулах гэж байна. Энэ сургууль өнөөдөр 2900 гаруй бас оюутан залуусыг бас одоо мөн суралцуулж байгаа юм сургууль байгаа маа. Ингээ хамтдаа техник технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцъя. Техник технологийн дээд сургууль 1984 онд тухайн үед зөвлөлт холбоот улсын техник эдийн засгийн буцалтгүй тусламжаар СОТ 3 барилгын байгууллагын ажилтныг бэлтгэх зорилгоор барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдж байжээ. Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг гэдгээр хэдийнэ танилцуулсан сургууль юм. 31 жилийн энэ хугацаанд сургуулийн бүтэц зохион байгуулалт бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэл өргөжиндөлж англи агснаар техник технологийн дээд сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль бол 1984 онд үйл ажиллагаа эхэлсэн. Одоо 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээ энэ хугацаанд бол 12,000 гаруй инженер техникийн ажиллаж гэсэн Монгол улсынхаа бүтээн байгуулалтад бэлтэж өгсөн байдаг. Тэгээ одоо манай улсад 2000-аад оны үеэс эхлээд зууны цаг дээрээс хөгжлийн бас хурцсан. За 2010 оноос бол одоо барилгын сургуулиуд, замын мэргэжил, за улсын бүтээн байгуулалттай холбоотойгоор бол энэ чиглэлийн мэргэжил эрэлт бол одоо хөдөлмөрийн зах зээл дээр ихссэн. Цаашлаад одоо эцэгчүүд маань хүүхдүүд маань сонголт хийхдээ инженер болъё, техникч болъё, Монгол улсын бүтээн байгуулалтанд оролцъё, баялаг бүтээгч болъё гэдэг утгаараа бас энэ мэргэжлүүдийг сонгосон. Цаашлаад энэ чинь ороод суралцаад төгсгөд амьдралын баталгаа нь бол бас найдвартай одоо ажлын байран дээр очиход цалин өндөр өсч дэрчих боломжтой гэдгээр бол энэ чиглэлийн эрэлт бол нэлээдэг байдаг. За тодорхой статистик хэлэх юм бол сүүлийн 2-3 жил манай эрэлт бол 100% эрэлтээ авсны дараа ч гэсэн сургуульд элсээ гэсэн эрэлт бол маш их байгаа. За төгсөлтийн байдлыг Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн судалгааны институтын судалгаан дээрээс харахад бол манай ажил эрхлэлт бол 80%-аас дээш байгаа нь бол улсын дундчаас бараг даруй 2-3 дахин өндөр байна. Танаа нэвтрүүлэг бас баялаг бүтээгчдэд дэмждэг. Би энэ нэвтрүүлгийн төслийг бол маш их дэмждэг. Одоо сэтгэл санаа болон танаа одоо нэвтрүүлэгт оролцох сэтгүүлүүдийг захиалах гэх мэт. За манай сургуулийн онцлог хувьд бол одоо мэдээж баялаг бүтээгчд мөр одоо тодорхой ажил хэсгээр мэргэжлийн өндөр түвшний дээр ажлын хөдөлгөөн чирэмцэлтэй хүн дээр тогтдог. Бидний онцлог нь баялаг бүтээгчдийн бүтээж байгаа хүмүүсийг бэлтгэхээр бас бахархдаг. Одоо зам дээр гараад очоод манай төгсөгчд 4 замын сая уулзруудыг бид зассан. Түүний ерөнхий инженер манай сургуулийг төгсөх ажил хэсэгт нь ингээд манай сургуулийг төгссөн хүмүүстэй гарна нь бол бас их барахж байсан. За барилгын салбарт жишээ нь бид 200 нийтдээ манай сургуулийн ажил олгогчд 200 гаруй компанид хамтран ажиллаж байгаа. За манай оюутнууд тэр ажил олгогчдоор очиж дадлах юм. Цаашлаад ажил дадлага хийж явах хувцастай ажилтаа болон замын ажил олгогчдынхаа за баялаг бүтээгчдийнхээ тэр мэргэжилтэй ажилтан инженер техникчдийг бол бид давтан сургалтууд гэдэг. Одоо барилга автозам, одоо гүүр, автомеханик чиглэлээр бол тасралтгүй технологийн шинжилт явуулж байна. Түүнийг одоо ажил олгогчдынхаа инженер техник ажилтнууд давтан сургалтуудыг бол нэлээд эдгээр онцлогтой байна. Техник технологийн дээд сургууль нь 2014-өөс 15 оны хичээлийн жилд дээд боловсрал, техник боловсрал, мэргэжлийн боловсрал сургалтын шатлалд 3000 орчим оюутан суралцагчид мэргэжлийн 9 танхимд харьяалагдах 100 гаруй эрдэмтэн багш нар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулсан байна. Мөн 400 оюутны тоглог байр, иж бүрэн тоноглогдсон 30 гаруй лаборатори, дадлагын газартаагаар эх орныхоо дэд бүтцийн салбарт мэргэжилтэн бэлтгэсээр байна. Техник технологийн дээд сургууль нь 2013 онд Монгол Улсын барилгын мэргэжлийн жишг сургууль болсон бол Аз номхон далайн бүс нутагта техникийн болон мэргэжлийн боловсролын чиглэлээр магадлан итгэмжлэлд анхны мөнгөн өргөмжлөх хүртэж байгаамаа. 2024 он хүртэл магадлан итгэмжлэгджээ. За манай сургуулийн онцлог бол шатлан сургалттай сургууль. Дээд боловсролын салбарт сургалт явуулж ихэнх одоо 6 мэргэжлэр инженерийн чиглэл. За техникийн боловсрол. Одоо техникчдийг бэлдэж байна. 1.5 жилээр ажлын байран дээр хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар ажлын эрхлэгчд олгогчтой уулзж байхдаа бол бидний техникчд хэрэгтэй байна, механикчд хэрэгтэй байна гэсэн эрэлтээд түүн дээр хэмжлээ бид тодорхой сургалтуудыг явуулж. За мэргэжлийн боловсрол. За энэ маань бол 9 дугаар анги төгссөн хүүхдүүдийг элсүүлж яваад бүрэн дундаас
олгоод тодорхой мэрэгжлийн зэрэг олгож байгаа. За мөн богино хугацааны ажилгүй мэрэгжлгүй иргэдтэй бол богино хугацааны сургалтуудыг явуулж байгаа. За мөн бид өнгөрсөн жилээс одоо технологийн ахлах сургуулийг байгуулсан. Энэ маань бол одоо Японы Койсн гэдэг системийг бид Монгол улстай нэвтрүүлэх зорилгоор техник технологийн дээр сургуулийн дээр технологийн ахлах сургуулийг байгуулсан байдаг. За өөрөө чи асуултаас 1984 онд байгуулахдаа 200 гаруй одоо тухайн үедээ техник мэрэгжлийн сургууль гэж байсан. Оюут хэлсэжсэн бол хүүхд дэлсэжсэн бол одоо бид дараа 3000 гаруй оюутан суралцагчтайгаар үйл ажиллагаа маань явагдаж байна. 200 гаруй багш ажиллах хэрэгтэй. Сургалтын дөрвөн шатлыг техник технологийн дээд сургууль хэрэгжүүлдэг байна. Тодорхойлбол богино хугацааны 45 хоногоос 10 хүртэх сарын мэрэгжлийн сургалт, 2.5 жилийн мэрэгжлийн боловсрал, 1.5 жилээс 3 жилийн техникийн боловсрал, 2.5-аас 4 жилийн дээд боловсролын гэсэн шатлалтай оюутан ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиас илсэн шатлсан сургалтаар мэрэгжиж эзэмшин, үйлдвэрлэл дээр үр бүтээлтэй ажиллах, дэвшин суралцах боломж нь нэгдгээрээ даваа талтай юм а. За манайх төрүүлжсэн нэг 200-аар ажиллах хэрэгтэй. Түүний бол нэг 120-д нь бол манай багш нар эрдэмтэн багш нар маань ажилтдаг. Багш нарын асуудлыг бол бид бас одоо айлж сургалтын байгууллагад бас тоглоомж ялангуяа техникийн чиглэлийн сургалтын байгууллагад бол тоглоомцсан асуудал байдаг. Бид болохоор аль болох залуучуудаа төгсгөлт нь багшаар аваад багш нарыг дагалдуулах, за туршлагын судлуулах, цаашлаад хөгжүүлэх талтай нь бол нэлээд анхаардаг. За манай төгссөн хүмүүс жишээ авахд манай мэрэгжлийн боловсролд анх ороод мэрэгчлээ ажилтан болоод дараа нь тодорхой хугацаанд ажиллаж хагаад бакалавраар сураад тэгээ инженер болоод тодорхой хугацаанд буцаад сургуульд ажиллаж байгаа багш нар ч байдаг. Тэгээ манай сургуулийн онцлог илүү үйлдвэр тал, практик тал руу илүү анхаарч ажилладаг онцлогтой байдаг. За үүнээс гадна манай дэлхийн 7 орны багш ажиллаж байгаа. За дийлэнх нь бол Япон багш нар нэлээдэг ажиллаж байгаа одоо механик, цахилгаан, чиглэлийн. За Япон хэл ч гэсэн манай сургуульд хичээл ордог. Япон хэлний багш маань ихтэй Японоос ирж хичээлээ заадаг. За мөн Японы одоо ажил төсөөтэй Койсны сургуулиудаас богино хугацаагаар байрлал, зам, мужаан гэх мэргэжлүүдээр ирж багш нар хичээл заадаг. Мөн Солонгос улсын Түнийг технологийн дээд сургууль одоо Kia Sonotaгийн ажил хэсгийг бэлддэг. Тэр багш нар маань бол хавар ирж профессорууд хичээл ордог баг. Манай сургууль бол техник технологийн дээд сургуулийн дэргэдэх Монгол Койсн ахлах сургууль гэж явж байгаа. Манай сургууль маань 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ийм сургууль байнамаа. 2013 онд одоо Японы Койсн сургалтын тогтолцоог хэрэгжүүлнэ гэдэг одоо техник технологийн дээд сургууль дээр бол анхны загвар ангийг аваад түүний дараагаар 2014 оноос жинхэнэ үйл ажиллагаа эхэлсэн байна. Манай сургууль маань Японы Койсн сургалтын тогтолцоог хэрэгжүүлж байгаа Монголд одоо анхны сургуулиудын нэг нь бөгөөд энэ жил бол бүтэн 1 жилийг одоо манай хүүхдүүд сураад ингээд төгслөө. Үндсэн үйл ажиллагаа маань 5 жилийн сургалтын хөтөлбөртэй юм сургууль байгаа. Тэгээ 5 жилийн дараагаар манай хүүхдүүд маань өөр өөрийн мэрэгжлийн инженерүүд болдог гэсэн. Манай сургууль дээр цахилгааны инженер, механик инженер, барилгын инженер. Тэгээ эх жил буюу энэ 9 сарын 1-ээс эхлээд биоинженер гэсэн ийм 4 мэрэгжлэр эсэлт авнаа. Манайд одоогоор нийлбэрээр 123 хүүхэд сурч байна. Тэгээ эх жил бол 140 хүүхэд элсүүлж авна. Үүн дотор бол одоо 9-р анги төгссөн хүүхдүүд манад бол шууд ордог. Одоо 10 дугаар ангийн хүүхдүүд манад орж ирж одоо сурдгаар энэ сургалтын тогтолцооны онцлог байгаа. Нийт 15 настай хүүхэд маань орж ирээд 5 жилийн дараа 20 настайд хамгийн залуу инженер одоо бэлтгэгч гаргадаг ийм сургууль юм байна. Техник технологийн дээд сургууль дээд боловсролын салбартаа бакалаврын сургалтаар архитектур, автозам барилгын инженер, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер, автобашины ашиглалтын инженер, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи инженер гэсэн 7 мэргэжлэр техникийн болон боловсролын салбарт барилгын техникч, барилгын сантехникч, автомашины механикч, зам гүүрийн техникч, барилгын мужааны техникч, цахилгааны техникч гэсэн 6 мэргэжлээ техникчдийг бэлтгэж байгаа юм. Харин мэргэжлийн боловсролын салбарт барилгын үндсэн мэргэжлүүд болох барилгын засал чимгэлч, барилгын мужаан, барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, барилгын өргөгч, угсрагч, бетон арматурчин, гагнуурчин мэргэжлүүдээс гадна автозам гүүр, барилгын ажилчин, замчин, автомашины засварчин, тогооц, зочид буудал, зоогийн газрын үйлчлэгээний ажилтан гэсэн 11 мэргэжлээр эсэлт авч бүрэн дунд боловсрол мэргэжил амжилттай эзэмшүүлсээр байгааг дуулахад таатай байна. За энэ жилийн эсэлт маань бол 6 сарын 8-наас эхэлсэн 7 сарын 8-ны хооронд энэ хаврын эсэлт явагдав. Бид бол саяны ярьсан шатлалтын сургалтаараа 1300 гаруй оюутан суралцагчдыг элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Эсэлт маань бол
өнөөдөр 4-5 хоногт явж байхад 200 гаруй оюутан суралц эхэлсэн. Нэлээд амжилттай явагдаж. За мөн одоо бидэнд хандж байгаа хандлага ч гэсэн их байгаа. За бидний давуу тал бол сая ярьдаг шатлан сургалт нь өөрөө насан туршийн боловсролыг болгоно. За өнөөдөр 9-р анги төгссөн болдгоо төгт сантехникийн техникч болоод сантехникч мэргэжлээд төгслөө. За хэсэг хугацаанд одоо компани дээр ажиллах дээр ажиллаж байгаа. За одоо мэргэжил боловсроос дэвшлүүлэгийг бол сантехникийн техникчээр сурч болж байгаа. За цаашлаад тодорхой хугацаанд ажиллаад ажлын байран дээр за тодорхой оромтолтой бол ажил олгогч нь бас тохиолдлууд байдаг л сургалтын төлбөрийн дагаа сурах. Тэгсэн тохиолдолд бол одоо үргэлжлүүлээд инженер болох боломжтой. Тэгэхээр бол манай сургуулийн гол давуу тал. За манай сургуулийн бас нэг онцлог бол Монгол улсын барилгын мэргэжлийн жижиг сургууль гэж байна. Энэ мэргэжлийг бол бид өөрсдөө өгчөөг Америк нэгдсэн улсын мянган сорилтын корпорациас Монгол тодорхой төсөл хэрэгжээд Монгол улсад 3 жижиг сургуулийг бий болгох. Түүний нэг нь бол манайх барилгын мэргэжлийн жижиг сургууль гэдэг. За мөн манай техникийн болон мэргэжлийн боловсролын салбар маань Аз намхан талаа бүс нутагт магадлалын итгэмжлэгдснээр онцлогтой. Энэ Аз намхан талаа бүс нутагт 17 орн байдаг. Түүн манай одоо энэ чиглэлээр төгссөн хүмүүс очиж ажиллах бүрэн боломжтой. Тэр өөрийнх нь мэргэжлийн зэрэг техникийн боловсролын диплом хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн. Энэ онд Монгол Улсын хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан ур чадварын тэмцээн техник технологийн дээд сургуулийн тогоочин 3 дугаар ангийн оюутан Мөнх Эрдэнэ Гагнуурын 3 дугаар ангийн оюутан ганцгойж, Можоны 3 дугаар ангийн оюутан Нармандах нар Бразил улсын Сан-Пауло хотод 2015 оны 8 дугаар сард зохиогдох олон улсын ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг мөн авсан байгаамаа. Монгол улсыг төлөөж 9 мэргэжлээр оролцохоос техник технологийн дээд сургуулиас 3 суралцагч энэ эрхийг авсан сургалтын ажлын үр дүн ямар байгааг харуулж байгаамаа. Орионд техник технологийн дээд сургуулийн тогооч мэргэжлэр сонгоод орсон. Тэгээ манай сургуулийн давуу тал нь болохоор яг тогооч мэргэжлэр илүү их мэдлийг олж авна. Тэгээд дээрэс нь ур чадвартай багш нараар олон юм заалгаад тэгээ олон төрлийн хичээлүүдийг сонгож үздэг байгаа. Би Монгол ур чадвар 2014 гэдэг тэмцээнд тогооч мэргэжлэр оролцсон. Энэ тэмцээн маань 3 үе шаттай явагдсан. Тэгээд эхний шатандаа 1-р байр эзлээд, 2-р шатандаа 2-р байр эзлээд, 3-р шатандаа 1-р байр эзлээд Бразил улсад болох дэлхийн 43 дахь удаагийн олон улсын тэмцээнд тогооч мэргэжлэр оролцохоор болсон. Баг Нармандах гэдэг. Би 2012 онд техник технологийн дээд сургуульд барилгын мужийн ангид элсэж орсон. Тэгээд 2.5 жил сураад 14 оны 11 сард төгссөн. За манай сургуулийн миний яг мэргэжлийн чиглэлийн давуу тал гэх юм бол манай сургууль бус сургуультай харьцуулбал материалын бааз, тоног төхөөрөмж, сургуулийн чанараар бол хамаагүй давуу талтай гэж би боддог. Өмнө сургуулийн ур чадрын жил болгон зохиогддог тэмцээнд орж нэгүүд 2 дугаар орж нэгүүдээ төрүүлжсэн. Тэгээд сая Монгол ур чадвар зохиогдсон тэмцээний 3 шатанд нь 3-нд нь төрүүлсэн. Тэгээд бас Монголын Бурайдын шив харилцаатай байдаг сургуультайгаа хамтран зохиосон олон улсын тэмцээнд 1-р эзэлсэн. Эсэлтийн ерхий шалгалт өгөх үед сурагч эцэгчүүд ихтэй сургуулиудын чансааг идэвхтэй судалдаг, нийтийн жишгийг дагдаг байсан үе ард хоцорч төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай хичнээн мэрэгжилдээ сэтгэл хангалуун байгаагаар нь тухайн сургуулийн чансааг тогтоодог болсон юм а. Хамгийн гол нь мэрэгчлээ сонгохдоо сургалтын үйл явц, ирээдүйн хандлага төгсөөд нийгэмд эзлэх байр суурь зэргийг бодитойгоор мэдэрч үзхийг зорддог болсон. Мэрэгчлээ зөв сонгох нь ирээдүйн сэтгэл хангалуун амьдрах үндэс учраас сурагчид, эцэг эхчүүд зуны энэ өдрүүдэд сургуулиудын сургалтын чанар, сонгосон төгсөөд ажлын байраар хангагдах боломж зэргийг судалж байгаа энэ үед бид баялаг бүтээгчдийн дэмжин төслөөрөө шилдэг сургалтын мэргэжлийн өндөр ур чадвартай залуусыг бэлтгэж техник технологийн дээд сургуулийг онцоллоо. Масаг хяналтыг санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлэг өнөөдөр оюуны баялаг бүтээгч болох техник технологийн дээд сургуулийн үзэгч та бүхэндээ ас онцлон хүргэлээ. Өнөөдрийн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид оюуны баялаг бүтээгчид